За сайн бацхан уу Жаниа. За өнөөдөр юун талаар ярих гэж гисэн бэ гэхээр сайн камер таныг сайн зурагч болгож чадах уу гэдэг талаар ярьцгаая. За тэгэхээр юун төрөнд хүн болгоны нэг зурагчин болгоны нэг ярьдаг топ өгнүүдтэй тэр нь муу аппаратаар ч гэсэн сайн зураг авч чадна те аппарат бол ямар ч хамаагүй гэсэн нэг тийм өгнүүд байдаг. Миний хувьд бол би бол энийг хотлаа гэж бодож байна. Яг тэгвэл үнэхээр дундаж зэрэглэлийн зураг авахд бол нэг аппарат шаардлага байхгүй. Зүгээр л дундаж зэрэглэлийн харин сайн зураг гэдэг юу хэлээд байна те мэрэгжлийн төвчгийн зураг авахд бол үнэхээр бүх хэрэгсэл бол маш чухал. Хэрвээ яг зүгээр сонирхлоороо зүгээр Instagram-д зураг хийгээл явна гэж бодож байгаа зүгээр энгийн нэг сая 2 сая дотор камер аваад хэрэгжилж болно. Гэхдээ бүр яг мэрэгжлийн хэр хүний ажлыг хийгээ явна зургаараа мөнгө олно гэж явж байгаа бол үнэхээр танд сайн аппарат, сайн дуран, сайн гэрэл бүх зүйл хэрэгтэй, сайн хөлтэй бүх зүйлийг авч иж та хүний ажлыг хийгээд тэрээр мөнгө олох боломжтой. Яг мэрэгжлийн зураг гэхэд тэгэхгүй хэрвээ зүгээр та өөрийнхөө төвшөнтэй зүгээр Instagram-да, Facebook-тэй зураг хийн, найзуудынхаа зургийг авна гэж зүгээр ингээ аппаратаар яг тодорхой хэмжээний сайн зураг авч болно. Гэхдээ лимиттэй нэг хэмжээнд хүрээл цаашаага гарахад заавал аппаратны заавал хэрэгслийн хэрэгслүүд шаардлагатай болдог. Тэгэхээр ерөнхийдөө зургуудыг ангилах хэрэгтэй. Зарим төрлийн зургуудад их хэрэгсэл хэрэгтэй болдог. Зарим төрлийн зургуудад дуран чухал байдаг, зарим төрлийнх нь гэрэл чухал байдаг, зарим төрлийн зурагт нь аппарат чухал байдаг. Тийм олон төрөл байдаг. Тэгэхээр жишээ нь одоо landscape авдаг, эсвэл тэр юуг авдаг, амьтны зураг авдаг те. Тийм хүмүүст бол аппаратны сайн дурантай байх хэрэгтэй, сайн аппараттай байх хэрэгтэй. Тэгжээж тэр мөч тийм үнэтэй амар хөдөлмөр гаргасан тийм зургуудыг авдаг болдог. Харин зөвхөн портрет зураг авдаг хүн бол те одоо жишээ нь зөвхөн нарны гэрэлд портрет зураг авдаг хүн бол мэдээж 85 юм 135 мм-ийн тийм дурангууд юу нь бол хэрэгтэй. Тэгээд жишээ нь зөвхөн студ зураг авдаг те гэрэл тавьж зураг авдаг бүтээгдэхүүний зураг авдаг хүнд бол нэг аппарат бол үнэхээр сайн аппарат байх шаардлага байхгүй. Тэр хүмүүст ямар аппарат юу хэрэгтэй гэдгээр гэрэл амир хэрэгтэй байдаг. Бараг нэг 4-5 гэрэл байж яг одоо гой тийм зурагнууд авч болдог. Яг студийн зураг авахд бол нэг амар тийм гой дуран бол нэг шаардлага байхгүй. Энгийн дурангаар л аваад болоод байдаг. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр жишээ нь студийн зураг авахд ч тэр гэрэлний хэрэг гарна. Хэрвээ та ангийн зураг авдаг бол те мэдээж том дуран том юуны аппаратны хэрэг гарна. Хэрвээ та одоо юуны landscape авдаг бол те тодорхой хэмжээнийх нь хэрэгстэй одоо хөөлмөлтэй тэдэр нь хэрэг болно. Тийм болохоор яг ингээд нэг өнцгөөс дүүнх нь бол амар буруу гэж бодож байна. Муу камераар ч гэсэн би ямар зураг авч чадна гэл те. Одоо чинь үнэхээр муу камераар очиод амьтны зураг авч чадахгүй ямар ч гэрэлгүй байж штэ ингээд юунуудыг тэгэл барааны зураг, бараа бүтээгдэхүүний зураг те фэшн зураг ямар ч гэрэлгүй гэж аавна гэж бол тэр бол худлаа. Тийм болохоор зүгээр ингээд нөгөө зурагчдын хилдэг те ямар ч хэрэгсэлгүйгээр би амар зураг авдаг. Энэ бол зүгээр нэг ёсны жоохон өөрийгөө тийм мундаг гэж харуулах гээд ярьж байгаа ч юм уу. Миний хувьд бол би бол хэрэгсэлгүйгээр сайн зураг авч чадахгүй. Надад бол ямар ч зураг авахд хэрэгсэл хэрэгтэй байдаг. Хэрвээ та хүний ажлыг хийн яг гэрэл зургаараа мөнгө олно гэж бодож байгаа бол танд бол хизээд гэрэл хэрэгтэй, сайн камер хэрэгтэй, сайн дуран хэрэгтэй, сайн хөл хэрэгтэй, 2-3 төрлийн хөл хэрэгтэй, 40 төрлийн гэрэл хэрэгтэй, сайн дуран хэрэгтэй. Тэгэхээр яг хүний ажлыг хийгээд зургаараа мөнгө олно гэдэг бол мэдээж өөрөө ч гэсэн зургийн хэрэгсэлтэй, өөрөө ч гэсэн тодорхой хэмжээний мэрэгжлийн аппараттай байж иж гой зураг авдаг байгаа. За тэгээд
За миний зүгээс бол тэрэн за анхлан суралцж байгаа аппарат хайж байгаа хүмүүстэй хандаж хэлэхэд юун төрөнд аппаратыг хэрэгэл сурах хэрэгтэй. Нэгдүгээр, хоёрдугаар зураг янзлж сурах хэрэгтэй. Гуравдугаар гэрэлтэй ажилд сурах хэрэгтэй. Энэ бол мэдээ цаг орно. Тэгээд явандаа явсаар танд өөрт хэрэгтэй. Яагаад надад ийм төрлийн дуран хэрэгтэй вэ? Би ийм зураг авахын тулд надад ийм дуран хэрэгтэй байна те. Эсвэл би ийм зураг авахын тулд надад 2 3 гэрэл хэрэгтэй байна. Тэр үедээ та бабагаар өөртөө хэрэгтэй юм аваад хөгжөөл яваад байна гэсэн. Тэгээд нэг мэдхэд танд өчнөө гэрэлтэй, өчнөө дурантай, өчнөө аппараттай болцсон, хөгжсөн, зургаараа ч гэсэн мөнгө олдог тийм хэмжээнд хүрсэн байх болно. За тэгээд ойрт бичлэг хийсэнгүү. За миний бичлэгийг үзсэн хүмүүстээ баярлалаа. Тэгээд лайк, шеэр, комент, subscribe бүгдийг дараарай. Тэгээд цаашдаа гоё улам хэрэгтэй бичлэгүүд хийх болно. За баярлалаа.